Самацхан уу? Налгачудаа хайртаггүй. Мэнчилгээ үргэлт маань үргэлжилсээр дурсамж дүүрэн Эрдмийн баярын ээлжид нэгэн гинтийн бэлгийг уламжлахаар энэ цаг мөчид төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа хайртай дүү Аружанба хэмээн хаяглаж Англи улсад суугаа нагад зах Хуат болон эмээ өвгийнхэн зүгээс Эрдэнэ олсон охиндоо баярын мэнд хүргэн илгээсэн энэ гоё цэцгийн баглааг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Хамтдаа төгсөлтийн баярын эзэн болсон хөөрхөн Аружан охиныг энэ тимэлгээр баярлуулцгаая. Анхны хайр минь сайн Арука. Баярын мэнд хүргэе. Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид Эрдмийн баярын шинэхэн зочин болсон хөрхөн Аружан охинтойгоо та бүхэндээ мэдчилэхэд бэлэн болсон байна. За юун түрүүнд Аружантай энэ өдрийн мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. За баярлалаа. Баярын мэнд. Аружаны хувьд хамгийн хайртай хүмүүс нь нэг дор цуглаад ангийнхантайгаа дурсамж хичээлээ бас мөнхлөөд ер нь сэтгэл ямар байна? Хайртай багштай болон ангийнхантайгаа хэлэх үг байгаа болов? Амар гоё наа. Тэгээд зүнх тусалж дэмжижсэн ангийнхандаа баярлалаа. За тэглгүй яг хөө тэгээд Арука ингээд харсан чи миний дүүгийн дунд анги тончиг амжилттай өндөрлөж байгаа нь гарцаагүй байна. Ингээд дөрөв медальтай манай охин ер нь ямар спортоор хичээлдэг вэ? Тэквондогийн спортоор хичээлдэг. 2 жил гараа хичээлж байгаа. За тэгэхээр энэ медалууд бүгдээрээ л миний дүүгийн бас амжилтын гол түлхүүр болов гэж бодож байна. Ингээд харсан чинь миний дүүгийн гэр бүлийнх нь ирсэн байх шиг байна. Аав ээж ер нь ирж амжаагүй хүн байгаа болов эгчт нь явуулсан гинтийн бэлэг хинээс гэж бодож байна. Эмээ өө юм уу ах махаас Хуатахаас гэж бодож байна. Хуатах нь хаана идэглээ? Гадаадд За тэглгүй яах вэ? Яг одоо анигхан гартайгаа энэ бэлэг яг хоёулангийн таасанчлан маш холоос ирсэн. Тэр дундаа бүр Англи улсаас Аружан зориулж илгээсэн байна. Ингэхдээ бас миний дүүд гоё мэдчилгээний өгсөг бичээд явуулсан болохоор тэрийг нь уншиж өгье. Маш сайн сонсоорой гэж чинь хүсмээр байна. Өвөө эмээгийнхэн анхны зээ охин болж өнгөт орчлонд хэмжээлшгүй хаз чаргалыг бидэнд бэлгэлсэн эгчээс минь ургаж гарсан гоёхон цэцэг болсон энэрл хайрын дээд нь хөөрхөн дүү Аружанда өнөөдөр Эрдмийн баяраа тэмдэглэж байгаад нь халуун баяр хүргэж Англи улсаас нагад зах Хуат нь халуун баяр хүргэж мэдчилгээ дэвшүүлж байгаа юм шүү. Өвөр дээрэн тоглуулж өөдсгөн жаахан дүгэн өхөрдөж байсан өдрүүд өчигдөрхөн юм шиг л тодхон санагдаж байна. Ахан дүүс аав ээж өвөө эмээгээ баясгаж үргэлж амжилтын сайхан мэдээгээр биднийг баярлуулж байдаг. Арукагаараа маш их бахархаж явдаг шүү. Чамдаа баярын мэнд хүргэе гэсэн байна. Энэ цаг мөчид манай Арукагийн баярыг хуваалцахаар хайртай нагцуудаас нь ах Хуат болон мөн өвөө эмээ их гоё мэдчилгээ явуулсан байна. За тэгээд дүүдээ баярын мэнд хүргэе. За баярлалаа. Манай Арукагийн хувьд өвөө эмээгийнхээ анхны зээ охин гэсэн тэгээд Хуат ахын хувьд бас хамгийн эрхэм хайртай дүү нь учраас хаавсан холоос ийм гоё гинтийн бэлэг явуулж байгаа болов гэж бодож байна. Тэгээд агаа нь хэлэхдээ удахгүй миний дүү чинь бас Азийн аврах шалгаруулах таеквондогийн тэмцээнд явхаар тунчиг их бэлтгэлтэй завгүй өдрүүд үргэлжилж байгаа гэсэн. Тэгээд тэв дэлхийд нэрэн дурсгасан том тамирчин болно гэдэгт ах нь эргэлзэхгүй байгаа дүүгийнхаа тэр том тэмцээнд нь амжилт хүссэн байгаа шүү. Одоо хоёулаа бас энэ бичлэгийг үзээд сууж байгаа өвөө эмээ хоёртоо агаатай баярлалаа гэж хэлдэг. Хуатахтаа баярлалаа. Апаатадаа бас баярлалаа. Таныг зөндөөг санаж байгаа шүү. Тэгээд өргөлж дэмждэг эмээ өвөөдөө бас үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Арукагийн хувьд хилээд байвал өнөөдөр баг амжилтыг нь анаа дурдж дуусахгүй юм шиг байлээ шүү. Ямар тааж орсон тэмцээн болгоноос ол цомогтой ирдэг. Очсон тэмцээн болгоноос алтан медалийн шүүрээд авдаг. Аав ээжийнхэн амин хайртай охин болсон. Дүүдээ бас баярын мэндийг дахин хүргэж спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн мөрөө удахгүй Азийн авраг болоод ирэх тэр гоё баяртай мэдээг хамтдаа дуулъя гэх юм миний дөө. Сайхан баярлалаа. За баярлалаа. Serçigursen bilgin sarı durgone Suruşna sara koysan Bihun tehir otrudne Bay